За би ойлгохдоо ерөөсөө улс орон хөгжиж байна уу, хөгжихгүй байна уу гэдгээс илүүтэйгээр ерөөсөө хөгжлийг тодорхойлдог зүйл нь хүн бидний айл өрх бидний хэрэгцээ хэрхэн хангагдаж байна. Буюу бидний олж байгаа мөнгө, орлого бидний хэрэгцээг хангаж чадж байна уу гэдэг жирийн асуулт бүх юмны хариулт болно гэж боддог. Тэгэхээр би энэ дээр хэрэгцээ хэрхэн хангагдаж байна вэ гэдгийг өөрийнхөө амьдарч байгаа Америкийн нэгдсэн улстай Монголоо харьцуулж бас өөрөө үзэл бодлоо илэрхийлэх гэсэн. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад хэрхэн хэрэгцээ хангагдж байна гэдэг би цалингийн индекс, цалин гэдэг маань хувийн хвшлээс болон төрийн албан хаагчдын авж байгаа энэ цалингийн ерөнхий дундаж индексийг би энд оруулж өгсөн. Цалингийн хэмжээний индекс байх нь шүү дээ. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсад юу болж байна гэхээр за энэ маань цалингийн индекс. Энэ цалингийн индекс ногоон нь. За тэгвэл улаан нь энэ улаан бол үнийн индекс, үн гэдэг зүйл. За Америкийн нэгдсэн улсад ерөнхийдөө иймэрхүү харьцаатай сүүлийн маш олон жил 100-аад жил шахуугаар явж ирсэн баг. Миний ойлголтоор энд хэрэгцээ гэдэг зүйл одоо бидний хариулт гарч ирнэ. Хэрэгцээ гэдгийг би 3 янзаар хувааж үзсэн. Нэгдүгээрт нь энэ чаа зайлшгүй хэрэгцээ. Зайлшгүй. За хоёрдугаарт нь зөвхөн хэрэгцээ. Хэрэгцээ тийм үү? За энийг бүгдээрээ энэ чаа ихээ өгч. Энэ бол хүний амьдрал байх зайлшгүй хэрэгцээ гэдэг зүйл байдаг. За 3 дугаарт нь би хэрэгцээг хүн бүхэн энэ бол тансаг хэрэгцээ тийм үү? Тансаг хэрэгцээ гэдэг ойлголт бол эдийн засгийн хичээлүүд дээр бүх энэ 3 төрлийн хэрэгцээ ерөнхийдөө заагддаг. За тэгвэл Америкийн нэгдсэн улсад хүн цалингаа аваад энэ зайлшгүй хэрэгцээ буюу энэс энэ хоёрын хоорондох нэг осонд энэ хоёр хоорондохын зайлшгүй хэрэгцээ болох идэж уух, өмсөж зүүх тийм үү? Энэ хэрэгцээг хүн бол цалингаараа хангачиж байна. Эндээс энэ хоёрын хооронд хүний хэрэгцээ буюу хүн чинь нийгмийн амьтан учраас нийгэмтэйгээ нийгэмшихийн тулд хүн машин хэрэгтэй, гар утас хэрэгтэй тийм үү? Энэ хэрэгцээг цалингаараа энэ хэрэгцээг хангачиж байна. Энэ хэрэгцээг Америкчууд хангацж байна. Тэнгүүтээ цалингийн хэрэгцээ энэ хоёрын хооронд энд хуримтлал гэдэг юм Америкчуудын хувьд хуримтлал гэдэг юм цалингаас нь бас үлдчихэ. Энэ үлдчихэж байгаа жоохон хуримтлалаа эднэр үр хүүхдийнхаа хичээл сургууль тийм үү? Алс ирээдүйн боловсрол за үр хүүхдүүд өөртөө зарцуулахаар энэ хүүхэн энэ хоёрын хооронд хуримтлал Америкчуудад цалингаа аваад үүсдэг юм байна. Тэгвэл хүн гэдэг чинь тансаг хэрэгцээ гэдэг зүйлийг бас хангахын төлөө зорддог юм. Нэгэнтээ хүний биеийг олж төрчөөд энэ хорвоо ертөнцөд танилцахгүй. Бусдын шиг тансаг машин унаж, тансаг гар утас барихгүй, 7 хоногт нэг удаа тансаг сайхан ресторан хоол идэхгүй бас хүн биш юм а гэж Америкчууд ихэнх нь үздэг. Тийм учраас энэ тансаг хэрэгцээг энд үүсэж байгаа энэ хэрэгцээг, энэ тансаг хэрэгцээг Америкчууд хөрөнгөний зах зээлээс олдог. Хөрөнгөний зах зээл дээрээс олдог. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээрээс яаж олдог вэ гэдэг нь яаж батлагдж байгаа. Өнөөдөр насан турш Америк иргэдийн 50-аас дээш нь энэ хөрөнгөний зах зээлийн харилцаанд оролцож байна. Бид нар түрүү үзсэн 401k гэдэг үзээгүй дараагийн дугаарт байгаа. 401k юм уу? Энэ IRA өсвөр нэмэгдэх тэтгэврийн хадгаламжаараа дамжаад хөрөнгөний зах зээл рүү шууд орж ийн Америкчууд. Тэгэхээр энэ тансаг хэрэгцээг Америкчууд хөрөнгөний зах зээлээс хангадаг юмаа гэж би хэлэх гэсэн. Тэгвэл монголчууд бидний хувьд өнөөдөр яг яаж хангагдаад байна гэдгийг энэ дээрээс ахаад тайлбарлая. Монгол улсад маань бид нар эх орондоо бидний хэрэгцээ гэдэг зүйл хэрхэн хангагдж байна гэдгийг би болохоор ингэж тайлбарлаж байгаа. Энэ бол миний л үзэл бодол шүү дээ. За энэ ч нөгөө үн гэдэг индекс маань, үнийн индекс маань явж байна. За бүгдээр энэ чинь үнгээ биччихье. Энэ бол үнийн индекс. За тэгвэл цалингийн индекс маань энд явж байна. Энэ бол бидний авдаг цалин. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад цалингийн индекс нь дээд талдаа үнийхээ индекс нь тийм үү? Ийм байрлалтай байсан бол Монгол
дандаа үн гэдэг энэ индекс бидний дээр явж. Одоо жишээлбэл Монгол улс цалин нэмдэг тийм үү? Засгийн газраас цалин нэмдэг энэ үнийн индекстэй ингээд дөхүүлдэг. Тэнгүүд үн гэдэг зүйл маань зүхтаагаад явчихад байгаа байхгүй. Ерөөсөө бидний 20 гаруй жилийн түүх нь цалин нэмлээ, үн зүхтааж явал энэ хоёрын хооронд дандаа юм зайтай. За одоо тэгвэл бүгдээрээ хэрэгцээ гэдэг нөгөө зүйл рүүгээ энийг хуургаж үзье. За энэ ч бид нар үзсэн. Нөгөө бидний зайлшгүй хэрэгцээ маань эндээс энэ хоёрын хооронд тийм үү. За бид нар тэгвэл зайлшгүй хэрэгцээг цалингаараа хангацдаг юм байна. Зайлшгүй хэрэгцээнд бол идэж уух, өмсөж зүүх тийм үү. За энэ дээд талын энэс энэ хоёрын хооронд болохоор хэрэгцээ гэдэг зүйл маань буюу одоо нийгмийн амьтан гэж түрүү хэлсэн тийм нийгэмшгийн тулд бид нар гар утас машин тэрэгнээс ахуулаад нийгэмд бид нар бусдад адилхан амьдрахын тулд маш олон төрлийн хэрэгцээ байгаа. Энэ хэрэгцээг бид нар хангаж заримдаа дийлдэггүй. Тийм учраас бид нарын зайлшгүй хэрэгцээнээс нэг осондоо энэ хэрэгцээ рүү танаж буюу хасаж оруулдаг. Жишээлбэл та 2 аяг хоол иддэг бол 1 аяг хоол идэнэ. Та урилгалд нэг удаа хувцас авдаг бол тэрийг жилд нэг удаа болгоно. Ингээд бид нарын зайлшгүй хэрэгцээнээс танаад энэ хэрэгцээгээ бид нар тал хэсгийг хангадаг. За энэ хэрэгцээгээ бид нар ингээд эндээс энэ хүртэлхийг хангацлаа. Энэ хоёрын хоорондохын цалингаараа тийм үү тансаар байгаа эндээс тэгвэл энд биднэрт өөр гэдэг ахаад энэ хэрэгцээ маань бүрэн хангагдаж чаддгүй буюу эндээс энэ хоёрын хооронд биднэрт өөр гэж үүсдэг. За бид нар сайн мэднэ нөгөө цалингаас цалингийн хооронд өөр тийм үү. Энэ өр маань зарим хүмүүс айл өрхийн хувьд ихсэх тусам энэ хэрэгцээнүүд маань нэг өсөндөө доошо танагдаж зайлшгүй хэрэгцээс улам их танах юм шаардлага гардаг. За би болохоор энэ хэрэгцээг бол бүсээ чангалах гэж үзэж байгаа. За бүгдээрээ тэгвэл тэлээгээ бүс гэж бичин тэлээ тийм үү? Тэлээгээ чангалах. Энэ үеийг бүгдээрээ тэлээгээ чангалах гэж би үздэг. Яагаад гэвэл бид нар эндээс ханжиж тэлээгээ чангалж энэ хэрэгцээг энэ айл өрх маань өнөөдөр ингэж амьдраад байгаа байхгүй. Яг миний ойлгодгоош тэгвэл хүний амьдралд нөгөө Америкчүүдийн төрөө бид нар үзсэн. 3 дахь буюу нөгөө тансаг хэрэгцээ. Тийм үү? Энэ маань монголчууд бидний хувьд болохоор би эдгээр энийг одоохондоо мөрөөдөл гэж яриад байгаа байхгүй юу? Мөрөөдөл. Энэ хэрэгцээ бол бидний ихэнхийн хувьд бол мөрөөдөл. Яагаад гэвэл энэ хэрэгцээ маань дэлхийн ертөнцтэйгоо танилцах, тансаг гар утас маш барих, тансаг машин унах тийм үү? Тансаг ресторан хоол идэх. Бид нар хүн юм чинь энэ сайхан мэдрэмжүүдийг мэдрэхгүй бас амьдрал миний хувьд айгүй харамсалтай санагддаг байхгүй. Тэгвэл одоо энэ мөрөөдөл болоод байгаа. Энэ тансаг энэ хэрэгцээнээс бас танагдаад байгаа энэ бүх зүйлийг нэг осондоо бид нар одоо энэ орон зайг бүглэх юм шаардлагатай. Бид нарт бүрэн бүглэх боломж байна. Энэ юу юм? Ахаад миний ярьдаг. Нөгөө хөрөнгийн зах зээл. Бид нар энэ хэрэгцээг хоёр дахь орлого буюу бидний ярьдаг давхар ажил тийм үү. Энэ айл өрх хувь хүн хоёр дахь орлогоо хөрөнгийн зах зээл дээрээс бий болгож чадсанаар бидэнд энэ дутагдаад байгаа энэ хэрэгцээ тансаг хэрэгцээ хоёроо бүрэн хангах. За бүр болиё гэхэд тансаг хэрэгцээнийхээ талыг гэхдээ хэрэгцээ гэдэг зүйлээ бид нар бүрэн хангах хөрөнгийн зах зээл дээрээс ийм боломж байна монголчуудаа гэж би хэлж байгаа. За баярлалаа та бүгдтэй. За хамгийн эцэст нь миний хэлэх зүйл бол бид эх орондоо Монгол улстай энэ хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг шат дараалтайгаар зохион байгуулалттай ингэж бодит хэлбэрээр хөгжүүлж чадах юм бол бид нар 3 том асуудлыг шийдэж чадж байна. Нэгдүгээрт нь өнөөдөр ажилгүйдлийн төвшинг маш их багасах боломжтой. Яагаад гэвэл энэ хөрөнгийн зах зээлийн харилцаа маань өнөөдөр хүн гэрээсээ газар зүүн байршид үл хамааран ашиг орлох бий болох ийм боломжтой болж инхээр бид нийгэмд байгаа ажилгүйдлийн инфляцийн төвшин гэдэг энэ зүйлийг бид багасгах улс орны минь ийм боломж байна. Хоёрдугаарт нь бид бүхэн нийгмийг эрүүлжүүлэх буюу өнөөдөр нийгмийн сэтгэл зүй гэдэг зүйл маань захын ингээд мэдээллийн хэрэгслүүдээс вебсайтнаас юм уншихад бие биенийхээ мөн үзэх гэсэн бие биенийхээ улыг шагаасан тийм үү дандаа нэг нийгмийн тийм хар сүйдэртэй талын үйл явдлууд их болоод байх шиг байна. Хоёрдугаарт нь маш их улсууд энэ шар сүнний хүрээнд тийм үү ярьж хэлдэг ийм сэтгэхүй нийгэмд байна.
Өнөөдөр бид нэр хөрөнгөний зах зээлийг бодит утгаар нь хөгжүүлчих юм бол энэ нийгэм маань хэний хүүхэд аль хөрөнгөний бирж дээрээс хэдэн төгрөг олоо вэ? Хэдэн доллар олоо вэ гэдэг тийм үү? Ийм сайхан бүтээсэн ашиг орлого бий болгосон ард түмэн бидэнд хэрэгтэй мэдээлэл бий болно. Үнэхээр монголчууд бид хортой шартай ард түмэн тийм үү. Тэгвэл бид нэр энэ бусдыгаа сайхан амьдарч байгаа хөрөнгөний зах зээл дээр ашиг орлого олж байгаа энэ улсууд дээр бүгдээрээ тэр хор шар гэдэг зүйлээ тавиад өөрсдийнхөө төлөө бид нар зүтгэхэд энэ хор шар гэдэг зүйл маань бас бидэнд тийм үү нэг төрлийн их хэрэгсэл болох юм а гэж би ойлгодог. За 3 дугаарт нь өнөөдөр айл өрх хувь хүн тэр орлого гэдэг зүйлийг интернетийн сүлжээгээр дамжаад бий болгодог болцсон бол заавал тэр Улаанбаатар хотын их шахацлалтын дунд байгаад байх ямар хэрэгтэй. Энэ зохицуултыг бид хийж өгснөөр монголчууд нь бид тал нутаг дээр өөрсдөө сайхан байшингаа бариад тийм үү. Эх орондоо эзэн болсон юм шиг болж тархан суурь сайхан амьдрах боломж байна. Энэ Улаанбаатар хотын энэ их шахацлалтаа маань сэргэх бас нэг том юм төрийн бодлого ийм үйл явдал болох юм болов уу гэж би ойлгодог. Хөрөнгөний зах зээлийг бид хөгжүүлж чадсанаар за ингээд та бүгд миний вебсайтэнд зочилж бас миний санаа бодол 2 дугаарт нь MJL компани үйл ажиллагаа 3 дугаарт нь энэ хөрөнгөний зах зээл гэдэг маань ямар их боломж бидний өмнө нээлттэй болгоцсон бэ гэдгийг бас тодорхой хэмжээнд ойлгосон бол та бүгдэд баярлалаа. Ингээд бүгдээрээ хөрөнгөний зах зээл рүү хүн бүхэн орохын төлөө энэ цаг мөчөөс хөдөлмөрлөнө гэж би найдаж байна. Та бүгдээ баярлалаа.